Өнөөдөр бид кино урлагийн салбарын тухай Монголын кино урлагийн зөвлөл бөгөөд ажил ялбаны дарга ундралтай ярилцахаар студид ирсэн юм а. Өдрийн мэнд хүргэе танд. Өдрийн мэнд хүргэе, баярлалаа. Өнгөрсөн жил буюу одоо 2025 онд Монголын кино урлагийн 90 жилийн ой тохиолсон. Тэгэхээр Монголын кино урлагийн 90 жилийн ойг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлв? За бас үүнээс кино урлагийн зөвлөл ямар дүгнэлттэй үлдсэн бол? За баярлалаа. Сайхан асуултаар эхэлж байна. За манай Монголын кино урлагийн одоо ерөнхийдөө түүх бол 90 жилийн түүхтэй. Бид бүхэн өнгөрсөн онд бол 90 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Гэхдээ бид бүхэн яг олон улсын стандарт цэцлэг юм уу те ингээд олон улсын жишгтэй харьцуулахад бол 2022 онд киноны хуулиа одоо батллаа. За тэгээ манай Монгол улсын нутаг дэвсгэр дээр жишээ нь кино орж ирэхэд бол заавал хуультай байж ээж гадны одоо том төсөлтэй кинонууд орж ирдэг байгаа. Тэгэхээр энэ бол манай киночдын хувьд бол хуулиа баталсан бас хамгийн том баярлууштай үйл явдал болсон. Ингээд 22 оноос хойш кино хуультай болсны дагуу соёлын яам маань кино урлагийн зөвлөл одоо тэ яамны харьяа драм дөөр гэж байгууллагууд байдаг шүү дээ. Тийм бодлогын байгууллагыг бий болгосон нь энэ манай кино урлагийн зөвлөл байхгүй юу? Тэгээ бид бүхэн сая өнгөрсөн онд бол 90 жилийнхээ ойг бол бүх киночдынхаа хүрээнд Монгол киноны ихтгэл за тэгээд архивын төв газар Монголын үндэсний телевизэд хамааралтай киночид чөлөөт уран бүтээлчид одоо ихтэй сургуулийн киноны ангийнхан багш нар одоо хүний нөөцгөлтэй боловсон хүч эдгээрийг хамруулад 90 жилийн ойгоо сайхан тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэний өрөөнд бид бүхэн бас зүгээр нэг юм баяр наадам тэмдэглээд өнгөрүүлчихгүй одоо бодлогын хүрээнд хэд хэдэн ажлуудыг одоо баггүй ажлуудыг хийсэн байгаа. Ер нь кино урлагийн салбарын маань одоо 90 жилээ одоо өнгөрсөн онд тэмдэглэсэн гэдэг чинь бараг 100 жилийн түүхтэй юм салбар болж байна. Тэгэхээр салбарын ямар хүлээлттэй байгаа бол? За өнөөдөр бол ер нь манай кино салбарт болохоор хуультай болсноос хойш бол гадна дотны харилцаанууд нэлээд өргөжсөн. За жишээлбэл одоо манай дотоодын уран бүтээлчдийн хүлээлтээс гадна гадныхан биднээс юу хүлээсэн бэ те гэхлээр бид нар Монгол улсын нутаг дэвсгэрт одоо 500 мянган Америк доллароос дээш санхүүжилттэй уран бүтээлийг одоо татврын буцаан олголт өгөхөөр одоо журам хууль маань гараад ингээд хамгийн чинь анхны одоо кино маань бол Vivant гэдэг Японы Vairo Art гэдэг компани Монгол дахь компани хийгээд манай одоо Барслав гэж жүжигчид те Эрхмэ гэж жүжигчид бол энэ уран бүтээлд оролцоод олон улсын тавцанд гархан гараад ингээд өргөжөөд явж байгаа. Энэ нь бол одоо өндөр төсөвтэй одоо кино бүтээлийг Монгол улсад авчирч Монголынхаа киноны салбарыг хөгжүүлэх, хамтран ажиллах, ко-продакшныг үүсгэх зэрэг юм хамгийн том хүчин нөлөө болсон. Дээрээс нь бид бүхэн бол дотоодын уран бүтээлчдийн хүний нөөцийн бодлого боловсон хүчний асуудал дээр ажилдаг. Мөн түүний зэрэг за солин бүтээлч үйлдвэрлэлийн хууль болон одоо аж ахуйн нэгжийн албан татврын хуулинд одоо ижил төрлийн одоо үйлчлэгээ одоо хийдэггүй компани байгууллагууд одоо Монголынхаа энэ кинонд хөрөнгө оруулалт, санхүүгийн хөрөнгө оруулалт хийх юм бол татврын 1% хүртэлх ногдох одоо татвараас чөлөөлдөг юм хууль гарсан нь манай уран бүтээлчдүүд л энэ маш ашигтай бөгөөд одоо хувь пүүс компаниудад ч гэсэн юм ашигтай. Үндсэндээ ерөнхийдөө өөрсдийнхөө татварт өгөх 1% л нийгмийн хариуцлагын хүрээнд кино уран бүтээл рүү оруулж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр гих мэтчлэн ийм олон зүйлүүд бид нар ингээд баг багаар гэдэг тийм мэдээж алхам хийн нэг дор маш олон зүйлээ хийн гэж ер нь бол байхгүй шүү дээ. Тэгэхээр баг багаар хийж байгаа мөн оюуны өмчийн асуудлыг бид ч гэсэн одоо нэлээд нухацтай авч үзэж байгаа. Энд дэр жишээлх юм бол манай кино уран бүтээлчд маш их өндөр мөнгө төсөв цаг хугацааг зараад хийдэг кинон нэг IPTV юм уу OTT-д гарангууд тодорхой хэмжээгээр сошиалд алдагдчихдаг. Тэгэнгүүт энэ чинь оюуны өмчийн маш том хулгай болоо явж байгаа. Гэтэл энэ хулгайг маань одоо зөвхөн ийм иргэний асуудлаар шийддэг ч юм уу нэг 50 мянгаас 500 мянган төгрөгөөр торгоод орхичдаг болохоор одоо энэ сошиал хулгай хийгээд оюуны өмчийг хулгайлаад байгаа одоо хүмүүс маань одоо тэрнээсээ илүү ашигтай ажиллаад байгаа учраас дахин хулгайлаад байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар энийг бас хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн барья гэж бодож байгаа. Нөгөө процессууд явагдаад ажил эхэлсэн явж байгаа. Гэх мэтчлэн за 1 сарын хувьд бол бид бүхэн 1-2 сард бол сая он гараад бол насны ангиллын талаар их одоо ажлуудыг хийж байна. Яг тэгэхээр манай кино театруудад бол хин дуртай ингээд насаа одоо юу гэдэг хин дуртай ч яг одоо кино театр жишээ нь өөртөө насын ингээд тодорхойлоод тэгээд яг
зорилтод одоо сегменттэй үзүүлж гин үгүй юу гэдэг нь тодорхой бус. Дээрээс нь телевизээр гарч байгаа кинонууд одоо маш их гомдол дагуулж ирдэг. Ийм бага насны хүүхд үзэж байхад юм болохгүй 11-18 байж тээ ч гэдэг юм уу те. Тэгэхээр бид нар харилцаа холбооны зохицуулах газрын энтертэй хамтраад ажлын хэсэг үүсгээд насны ангиллалыг одоо шийдэхээр ажилдаа орсон байгаа. Гэх мэтчлийн ажлуудыг өрнүүлэл явж байна да. Яг нь медиа салбарын хувьд бол одоо жишээ нь телевизийн салбарын хувьд бол насны ангиллал өмнө нь бас хэрэгжижсэн байх тийм харилцаа холбооны зохицуулах газраас би танаас нэг зүйлийг тодруулж асуумаар санагдлаа. Төрөүний таны дурдсан татварын хөнгөлөлт маань одоо яг хэрэгжиж байгаа болов уу? 1% татварын хөнгөлөлт. 1% татварын хөнгөлөлт болохоор хууль гарснаас хойш хэд хэдэн кейсүүд одоо манайх руу орж ирсэн. Тэгээд ер нь бол яг процесс дээр л явж байгаа. Кино маань өөрөө нөгөө удаандаа хийгддэг те. Тэгэхээр ер нь бол миний анзаарснаар энэ оноос эхлээд яг энэ татварын энэ 1% буцаалт маань хэрэгжиж эхэлнэ гэж харж байгаа. Бас ганц нэг журмууд байгаа. Тэрийг бид нэр соёлын хамтаагаа хамтраад бас хийгээд явж байгаа. Одоо ер нь бол журмаа хүлээгдэж байгаа гэсэн. Журмаа хүлээгдэж байгаа. Гэхдээ хэдийгээр журам хүлээсэн ч гэсэн нөгөө татварт тооцогдох тэр одоо зүйлүүдээ ингээд хийгээд яваад хамгийн сүлд одоо тэр журмынх нь хүрээнд харж агаад өгсөн ч болно л доо. Тэгээ кино маань одоо угаасаа киночд бол хүлээхгүй шүү дээ тий. Тэгэл байх. Киночд гэснээс киночдын маань одоо кино урлагийн зөвлөлийг хамгийн сайн мэддэг нь одоо кино урлагийг дэмжих сан тий. Кино урлагийг дэмжих сангаас санхүүжилт хэрхэн авах вэ гэдэг ингээд тендер нь бас зарлагдаад явдаг тодорхой хугацаануудад одоо бас зарлагдчихсан байсан. Тэгэхээр кино урлагийн дэмжих сангийн үйл ажиллагааны талаар та бас тодруулж яриач. Яг гэвэл киноч нь өөрөө их тийм өндөр төсөв зардалтайгаар бүтдэг. Тийм ч учраас одоо бас бид нар хуулиндаа өөрчлөлт оруулаад та бүхэн бас дэмжих юм бодлогын арга хэмжээ аваад явж байгаа юм байна тий. За ер нь бол дэмжих сан бол манай одоо энэ соёлын яамны харьяа кино урлагийн бодлогыг бий болгож байгаа энэ зөвлөлийн дэрэгдэх үйл ажиллагааны жижигхэн хэсэг нь гэсэн үг байхгүй юу? Хүмүүс болохоор заримдаа ойлгохдоо энэ санд зориулсан зөвлөл юм байна гэж ойлгоод байдаг. Үгүй эсрэгээрээ бидний одоо бодлого дээр ажиллаж байгаа үйл ажиллагааны нэгэн хэсэг нь жижиг хэсэг нь энэ сан. Тэгэхдээ энэ сан бол өөрөө манай кино уран бүтээлчдэд маш их үр дүнтэй одоо маш чухал гэж тооцогддог. Тийм учраас илүү юм сангийн мэдээлэл зөвлөөсөө илүү их яваад байдаг баг. За тэр сангийн мэдээллийг өгөхөөс өмнө би бас нэг зүйлийг хэлье гэж бодож байна. Манай одоо кино урлагийн зөвлөл бол юм 11 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Энэ зөвлөл маань болохоор төрөөс одоо сангийн яамнаас, оюуны өмчөөс, соёлын яамнаас ингээд төрийн байгууллагын 3 гишүү бусд нь болохоор яг киноны уран бүтээлч, киноны эдийн засагч гэдэг юм уу те. Киноны зураглаач, найруулагч, зохиолч, продюсер гихт зэрэг хүмүүсээс ингээд бүрдсэн 11 хүн ажлын албан дээр болохоор 16 хүний бүрэлдэхүүнтэй ингээд 30 хүний бүрэлдэхүүнтэй байгуулга байхгүй юу? Сая бас шинжлэгдсэн. Тийм журмаараа болохоор энэ зөвлөлийн гишүүд нь 3 жилдээ нэг солигдох юм. Тэгээд сая намар солигдоод шинэ зөвлөлийн гишүүдтэй болсон. За сангийн хувьд гэх юм бол бид бүхэн яг одоо 2 сарын 3-наас одоо 3 сарын 4 хүртэл 1 сарын хугацаатай ингээд зарласан байгаа. Тэгэхээр бол манай одоо танаа телевизийг үзэж байгаа манай кино уран бүтээлчид, кино продюсерууд, төслийн одоо менежерүүд те 3 сарын 4 хүртэл одоо манай сангийн хамгийн сүүлийн хугацаа болж шалгаруулах болох нь байна шүү гэдэг мэдээллийг бас давхар өгчээ. Дээрээс нь сан маань болохоор өөрөө 2 төрлөөр өгдөө. Нэг нь болохоор эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр дэмждэг 50% бидэг гэж хуваарилдаг. 50% нь бол зээл байдیں۔ Тэгээд бол одоо жишээ нь кино уран бүтээл хийх гэж байгаа ч гэдэг юм уу, эсвэл кино театр хийх гэж байгаа, эсвэл киноныхаа ямар нэгэн одоо кинотой холбоотой үйл ажиллагаанд зээл хэрэгтэй бол манай сан бол одоо бага хувийн одоо 9% хүүтэйгээр ингээд хамбагаар дамжуулаад зээлээ олгож байгаа. За зээлд бол бид нар бол маш гоё уриалга ханддаг. Эргэн төлөгдөх нөхцөлгүй дээр болохоор бид бүхэн ганцхан кинонд өгдөггүй. Энэ нь болохоор 4 төрөлд өгнө. Жишээлбэл кино бол дийлэнх хувийн эзлэн кино төсөл. Түүнээс гадна сургалт, хүний нөөцийн бодлогын асуудлууд дээр бид нэр өгдөг. Мөн гадаад дотоодын Монгол улсад хийгдэх олон улсын наадам фестивалуудад олгодог. Жишээ нь Улаанбаатар фильм фестивал, Хар хорин, Алтан өргөө үзрэгтэй тэр фестивалуудыг бол манай дэмжих сан байнга жил болгон л дэмжиж явж байдаг. За мөн яг кинон дээрээ гэх юм бол хүүхдийн кино, Монголын түүхэн кино, за шин залуу уран бүтээлчдэд бас санхүүжилт олгох нь ховор байдаг учраас шин залуу найруулагчийн анхны бөгөөд 2 дахь бүтээл дээр гих мэтчлэн байдлаар ингээд санхүүжилт олгодог байгаа. Одоо л ингээд зарлцсан байгаа гэсэн үг.
90 жилийн тэмдэглэсэн кино урлагийн салбар маань боловсон хүчний хувьд ер нь ингээд найруулагчтай том кино продакшнтай ингээд ярьж хахад сүүлийн үед одоо боловсон хүчний асуудал хурцаар тавигдаж эхэлж байна гэж ингэж ярьж байна. Энэ чиглэлээр кино урлагийн сан маань ямар ажлууд хийж байгаа бол? За баярлалаа. Энэ бол маш их анхаарах хэвээр хамгийн том одоо чиглэл маань байгаа. Бид бүхэн энэ зөвлөлийг үүсгэн байгуулад бид нар MMCG компаниар одоо Хуамын тооллого гэдэг шиг киноныхаа одоо уран бүтээлчдийн судалгаа, суурь судалгаа хийлгэсэн. Энэ дээр бол манай одоо хүний нөөцийн бодлого үнэхээр алдагдсан байгаа нь харагдсан. За урд өмнө бол одоо зах зээлийн үе шилжихээс өмнө бол манайхан Монгол киноны ихтгэлгээ цаанаасаа сайхан улсаас уран бүтээлчтэй бэлдээд Орос Вигик гэдэг шиг юм уу те ингээд ихвчлэн Орос албаны улс руу уран бүтээлчдийг ингээд хүний нөөцөөрөө бэлддэг байлаа. Тэгээ одоо ч гэсэн баг энэ одоо төгсөгчд багш нар маань одоо ихтэй сургуульд киноны, театрын чиглэлийн одоо уран бүтээлчдийг, оюутан шавнырыг төгсгөө явж байна. Гэтэл яг одоо болохоор биднэрт театрих бол байгаа. Театрын хүний нөөцийн бодлого бол харьцангуй манайх яг ийм театраар сайн бэлддэг байхгүй жишээ нь соёл урлагийн сургууль. Гэтэл яг манай кино дэлгэцийн салбар дээр бол яг мэрэгжлийн гих одоо тодтголтой найруулагч, зураглаач одоо багш нар ховор яг энэ мэрэгчлэр төгссөн. Ер нь баг байхгүйгээ хэлчихэд бол болохоор байгаа юм. Гэхдээ манай радио телевизийн дээд сургууль дээр бол манай киноны анги байгаа. Энэ дээр бол зураглаач талдаа би бол илүү сайн байх гэж хардаг. За тийм учраас бид бүхэн болохоор ер нь тэгээд бас нөгөө манай салбарыг сонирхох, судлах, сонгох нь ховортсон байгаа байхгүй юу? Тийм учраас бид бүхэн боловсролын яамтай 2025 4 оноос эхлээд боловсролын яам соёл урлагийн их сургууль, соёлын яам, манай кино урлагийн зөвлөл ажлын хэсэг үүсгээд хамтраад эрэлттэй мэргэжил рүү оруулахар болсон. Тэгээ энэ бол бас процесс дээр явагдаж байгаа. Одоо ингээ их хурлаар баталчих юм бол энэ батлагдах бах юм киноны 5 мэргэжлийг бол эрэлттэй мэргэжил рүү оруулсан. Энэ нь одоо манай одоо киноны салбарыг сонирхож байгаа одоо хүүхдүүдэд, оюутнуудад юугаар даваа талтай юм бэ гэхээр боловсролын зээлийн санд хамрагдах боломж олдож байгаа гэсэн үг. Гэх мэтчлэн бид бүхэн одоо яг хуу алхам балхмаар хийж гин мөн бид бүхэн одоо кино салбар хөгжсөн орнуудын Монгол Тэхэлчин сайдын яамдуудтайгаа одоо хамтраад тэтгэлэг хөтөлбөрт киноны тэтгэлэг хөтөлбөрийн сургуулиудад хамруулах ажлуудыг бас зохион байгуулад явж байгаа. Тэгэхээр ер нь ингээд яг бодлогын төвшний хүн орж ирсэн учраас би танаас асуумаар байна. Одоо энэ яг зарим утгаар нь ингээд суралцж байгаа хүмүүсийг дэмжиж явж байгаа юм байна. Гэхдээ яг киноны салбар дээр бодитоор хүн хүч тутмаг байгаагийн шалтгаан нь бол одоо бас хэдийгээр энэ бол зах зээл өсөлтөөнийхөө явдлаар шийдэгдэж байгаа ч гэсэн бас авж байгаа өгж байгаа цалин мөнгөтэйгээ ч юм уу тий ажлын хүстэйгээ холбогдож байгаа болов уу? Яг тэгж ойлгодог байхгүй юу? Гэхдээ яг кино салбар дээр кинон дээр хийх одоо киноны арын багийнхан ч юм уу кино уран бүтээлчдийн цалин өндөр шүү дээ. Эсвэргээрээ айгуу сонирхолтой. Жишээлбэл яг манай дээр жишээ нь кино хийх гэж байгаа уран бүтээлчд, киноны зураач, киноны дизайнер чинь маш ховор. Тэр олдохгүй бүр өдрийн од шиг 4-5 хаан уран бүтээлчүүд тэд нар маш өндөр цалинтай, заримдаа алга болчихсон ч гэдэг юм уу те ингээд ер нь бол кинон дээр эрэлт хэрэгцээ маш их байгаад байдаг байхгүй юу. За тэгэхээр special effect ч гэдэг юм уу те яг киноны одоо мэрэгч одоо makeup artist киноны зохиолч гэдэг юм уу энэ эдгээр мэрэгчлүүд нь бол маш их эрэлт хэрэгцээтэй дээрээс нь маш их өндөр цалинтай байдаг. Яг нь өндөр цалин гэдэг нь бол бага биш л гэсэн үг те. Ерөнхийдөө нөгөө манайх ч одоо соёлын яамчгүй байлаа шүү дээ. Тэр хугацаанд энэ нөгөө уран бүтээлчдийн бодлого алдагдаад бүгд зах зээл рүү гараад чөлөөт уран бүтээлчд болоод илүү нөгөө нэг хувь продакшнууд уран бүтээл хийх юм дураараа эрх чөлөөтэй ингээд ийм бодлогот захирагдахгүйгээр хийж явснаас болоод манай бодлого алдагдаад ийм хүний нөөц байхгүй болцсонтой холбоотой. Одоо бол харин жишээлбэл шин залуу үе маш их гарч ирж байна. Шин залуу үеийнхэн гадна одоо киноны одоо өндөр хөгжсөн улсуудад одоо жишээ нь Солонгос, Герман ч гэдэг юм уу те Америк энэ төр төгсөөд
ажиллаж байгаа уран бүтээлчд бас хөөрхөн мэрсэр байна. Одоо энийг л бид нар ингээл өргөжүүлэх, цаашлуулах ажлуудыг хийж байгаа. Сая бид дөнгөж саяхан ярьсан Монголын кино урлын хүний нөөцийн талаар ярьлаа. Гэхдээ бид нар бас хүний нөөцтэй халаас хэлий хийж ээж одоо гадны урсгал нэмэгдүүлж ээж ч юм уу өрсөлдөөн сайжирч тэрний эргээд бас одоо чанарт нөлөөлөх энэ чиглэл рүү явж байгаа байх. Энэ бол одоо бас нөгөө зах зээлийн маань үндсэн суур зарчим шүү дээ тий. Тэгэхээр кино урлагийн зөвлөлийн маань гадаад бодлого, гадаад харилцааны талаар. Харьцангуй кино урлагийн зөвлөлийн гадаад бодлого бол яг 22 оноос эхлээд ийм тогтмол явагдаж байгаа. За жишээ аваад ярив те. Одоо энэ жилийн хувьд бол бид бүхэн хамгийн ихний ажил маань одоо Берлиналь руу манай олон улсын хамт ажиллагааныхаа ингээ явсан байна. Манай дэмжих сангаар дэмжигдсэн одоо нүүдэлгээ сургалт байгаа. Энэ нүүдэл бол ингээ Сандейсийнхантай, Берлиналь Талентийнхантай ингээ хамтарч ажиллахад нь бид нэр санхүүгээр дэмжлэг олгож байна шүү дээ. Тэгээ ингээ жилийн туршид энэ хүүхдүүд юм шин уран бүтээлчд маань энэ төслөө ингээ боловсруулад зохиол хэрхэн бичтiin, кино төсөл хэрхэн бичтiin, ерөн төслийг цаашд яаж өргөжлүүлж явах юм, олон улсын хамтарсан ко-продакшныг яаж бий болгохын зэргийг ингээ сураад тэндээсээ одоо энэ бол Берлиналь бол одоо 2 сарын 12-наас эхлээд болж байгаа. Энд ингээ манай 3 уран бүтээлч жишээлбэл бүтээлээ Берлиналь Талент буюу аль биесны хөтөлбөртөнд танилцуулахаар ингээд явсан байна. Жишээлбэл кино салбарын сонин сайхнаас ярил мөн бид бүхэн Бусааны Солонгосын Бусан хот бол киноны хот. Бусан хотод бол бид нэр одоо өмнө нь 2 жил Монгол кино өдрүүдийг хийлээ. Энэ маань юу вэ гэхээр мэдээч нөгөө кино бол зөвлөгчний бодлого. Бид бүхэн одоо солонгос киног үзсээр байгаад маш олон солонгоцсон сэтгхүүтэй, хувцлалттай ийм залуучуудтай болчихлоо шүү дээ. Тийм болохоор яг үнэн. Тийм болохоор бид бүхэн өөрсдийнхөө кино уран бүтээлийг бас гадны одоо улсад бодлогоор үзүүлж байгаа. Ингээд Бусан хотод бол бид нар 2 дахь жилдээ кино уран бүтээлчдийнхээ кино өдрөлгийг хийж энэ жил бас 4 сарын 19-ноос эхлээд 7 хоногоос 4 бас киногоо одоо өнгөрсөн оны 4 киног авч яваад үзүүлэхээр төлөвлөсөн байна. Түүнээс гадна бид бүхэн бас яг Бусааны он телевизээр одоо жишээ наан 1 сараас эхлээд ийм 5-6 киног ингээд одоо үзэгчтэй бэлтэж байгаа юм. Бэлтэж байгаа. Тэгээ 4 сараас эхлээд үзүүлээ явж байна. За 5 сард бол бид нар чинь Канны олон улсын наадамд оролцсон. Канны олон улсын наадамд бид бүхэн бас 2 дахь удаага төслөө танилцуулсан. Монгол уран бүтээлчид кино төслөө танилцуулжсэн. Бусааны наадам дээр ч тэр Берлиналь дээр ч ингээд илүү бид бүхэн одоо шин залуу одоо эд хийж байгаа уран бүтээлчдийн төсөл зэргүүдийг авч танилцуулж хамтарсан бүтээлүүдийг бий болгохыг хичээж зорж байгаа. Одоо гадны продюсеруудтай манай уран бүтээлчд хамтраад ко-продакшн хийгээд эргээд Монголдо тухайн улс улсынхаа газар ингээд хийгээд явах боломж бололцоог бид нар бодлогоор дэмжиж явуулаад байгаа. Тэгэхээр сүүлийн үед бол одоо манайх нэлийн олон жуулчин аавна гэд ингээд зарлаад ер нь бол Монголыг аялал жуулчлалын саяны одоо 1-р сард гарсан тайлангаас бас харахад өвлийн аялал жуулчлал илүү хөгжсөн байх жишээтэй. Гэтэл тэрний шалтгаан нь юу юм бэ гэд ингээд бодоод үзэнгүүт сая одоо өнгөрсөн оны 12-р сард цацагдсан Physical Asia шоу ч гэх юм уу кино урлаг ялангуяа энэ шоу тийм медиа салбарын одоо түлхэц нэлээд байх шиг байна. Тэгэхээр энэ тал дээр бид нар одоо та бүхний хамтын ажиллагаа илүү сайн хөгжөөсөө одоо зөндөө ажил хийж байгаа юм байна. Тэрэнд нь бас амжилт хүсье. Тэгээ би сүүлийнхээ асуултыг танаас тавь. Ер нь бол кино бол зах зээл, бизнес одоо нэг утгаараа медиа салбарын бизнес гэдэг утгаараа энэ чөлөөт уран бүтээлийн чөлөөт зах зээлээр одоо зохицуулагдаж явдаг ч гэсэн киночд бол яалтчгүй одоо кино урлагийн зөвлөлөөс хүн оролцож байгаа учраас бидний дуу хоолой болсон хүмүүс ингээд энд бодлого тодорхойлоод явж байгаа учраас нэг зүйлийг намайг асуугаасаа гэж бодож байгаа гэж би бодож байна. Кино та түрүүн бас яриандаа дурдсан те кино урлагаа бид нар ингээд продакшны үйлдвэрлэл хийчлээ. За үйлдвэрлэлээ хийхдээ түгээлтийг хийхэд түгээлтэн дээрээ бид нар 50% асуулдаг ч юм уу те 40% орлогыг авдаг кино театруудын тухай тодруулвал те тэгэхээр энэ ямар зохицуулт хийгдэж байгаа вэ? Түгээлтийн асуудал бол харьцангуй гайгүй байгаа. Яагаад тэгэхээр кино театр хоёр талаас нь бид бодож бас үзэх хэрэгтэй. 50 одоо бол ерөнхийдөө 50% таагаар гэрээнүүд хийгддэг болсон байгаа. Дага бид нар яг энийг 2 жилийн өмнө соёлын яамны хяналт шалгалтынхантайгаа нийлж агаад бүх гэрээнүүд дээр нь бас оюун өмчтэй хамтраад шалгалт орсон. Одоо нөгөө
хэд тулгасан гэрээ гэж явдаг хаа тэгээд тийм давуу эрх ашиглаж гэрээ хийсэн байна уугүй юу гэдэг асуудлыг бүгдээр ингэ нэг шалгаад явсан. За кино театрууд ч гэсэн маш сайн ойлгосон. За бензин шахтаг ирдэг үлдсэн 10% нэтэр гэл асуудлууд байсан. Энэ бол одоо харсан гуйгаагүй кино түгэлтийн хувьд бол кино театруудаа 50% та ингэ болцсон явж байгаа. За одоо бидний бас нэг яг энэ түгэлт дээр хамгийн зөрчилтэй байгаа зүйл юу вэ гэхээр манай киночдоос ямар юм ирдэг вэ гэхээр кино театр буюу кино одоо түгэлтийн газрууд маань шилэн байдлаар дансаа сайн өгчдөг. Харин IPTV, OTT нар бол тэгж өгөхгүй байгаа нь манай бас нэг салбарын маань шийдвэрлэх хэвээр хамгийн гол зэг. Тэгээ мэдээж уран бүтээлчтэй өөрсдийнхөө контент кино уран бүтээлийг өгчдөг. Тэгэнгүүт яг одоо ил тод байдлаар одоо танахыг эдэн хүн үзсэн шүү гэдэг байдлаар өгөхгүй байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ дээр нь одоо бас ажиллана. Түгэлтэй ярьж байгаа болохоор ярьж байна те. Тийм учраас харьцангуй кино театрууд бол гайгүй. Одоо IPTV, OTT бас шинээр гарч ирж байна те. Ийм асуудлууд үүсэж байгаа. Одоо хамгийн сүүлийн асуултыг танд тавихад кино урлагийн зөвлөлийн энэ онд хийхээр төлөвлөж байгаа ажил одоо бид нар одоо могой жилийн үдээд морин жил гарах гэж байна. Тэгэхээр энэ шинэ оны босгон дээр төлөвлөж байгаа ажлуудын асууя. За мэдээж бид бүхэн асар олон ажлуудыг төлөвлөж байгаа. Нийгмийн бодлогын хүрээнд бол тусгай хэрэгцээ хэрэгтдээ зориулж манай дэмжих сан бол жишээлбэл кино театрт тусгай хэрэгцээ хэрэгтэйг бид уулзсан байхгүй. Тэгээд айгүй одоо бидний хувьд бол айгүй амархан зүйл тэдний хувьд айгүй хэцүү. Жишээ нь кино театр руу ороход харанхуй байдаг гэрэл тас харанхуй байдаг ч юм уу те. Эсвэл нэг тэрхэн зэртэй хөх дээрээ суугаад кино үзчих зай байхгүй юм ч гэдэг юм. Тэгээд энэ тал дээр нь бас бид нэр кино театруудын холбоотой ярьж байна. Дээрээс нь дэмжих сангаар дэмжигдсэн уран бүтээлүүд яг энэ тусгай хэрэгцээ хэрэгтэйг зориулсан хил тохионы одоо тохионы хэлмэрч кинон дээрээ суулгах, Монгол тайтлуудыг гаргах те одоо сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулаад ч гэдэг юм уу. Гих зэрэг ажлуудыг эхлүүлээд эхэлсэн байгаа. Одоо 25 онд бол 3 кино тэмгэрээ хийгдэж явсан. Энэ онд бол дэмжих сангаар орж бүх кинонууд хийгдэнэ. Дээрээс нь бол бид нар бас одоо үндэсний өв соёл ерөнхийдөө бид нар яахтай ингээд олон улсын жишгээс одоо дэлхийд киногаараа тэргүүлж байгаа орныг дагахаасаа илүү бидний өөрсдийн нэг ондоошол гэж нэг юм байж олон улсад гарч ирнэ шүү дээ тий. Тэгэхгүй хэд их гадныхыг дөрөж болохгүй. Тэгэхээр уран бүтээлчид бид бүхэн бол өөрсдийнхөө өв соёл ондоошлыг л энэ зэрэгцэж яг энэ зах зээлийн энэ үе дээр ингэж тавьж ижил ялгарч гарч ирнэ. Тийм учраас бид нар кино кодекс гэдэг зүйлийг манай соёлын яамнаас гаргаж байгаа. Хийж байгаа уран бүтээлүүд болгон дээр Монгол морин хурыг гаргах гэдэг юм уу, Чингис хааны хөрөг зургийг гаргах ч юм уу, үндэсний дээлээ гаргах гэх зэрэг ийм ажлуудыг за эхлээд ядаж дэмжих сангийн одоо дэмжлэг авсан уран бүтээлчдтэй ингээд анхааруулаа сануулад явъя. Тэгэхгүй бол одоо бидний гэсэн бүхэн маань одоо байхгүй болох гэдэг юм те. Кинон дээр одоо заавал шингээж энэ бол нөгөө зөвлөл хүчний бодлого шүү дээ тий. Тийм учраас бид нар бодлогоор энэ дээр их анхаарч эхэлж байгаа. За баярлалаа танд. Таны ажилд амжилт хүсье.